Сайн байцгаана уу? Ингээд тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт хийгддэг өсөлтийн онцлогоонуудыг та бүхэнд бас цуврал рил хэлбэрээр танилцуулж байгаа билээ. За энэ удаад миний танилцуулах энэ онцлогоо маань болвол хүүхдийн өсөлтийн зоон тодорхойлох. Мөн bone age буюу ясны нас тодорхойлох онцлогоо гэж ингэж хэлдэг ийм онцлогоо байгаа юм аа. За энэ онцлогын тусламжтайгаар тухайн хүүхдийн өсөлтийн зоон хаагдсан байна уу, хаагдаагүй байна уу? За хаагдаагүй байгаа бол өөрийнх нь паспортын настай харьцуулахад өсөлтийнх нь зоон ямар байна вэ? Буюу bone age гэж яриад байгаа ясны насыг нь тодорхойлж өгнө. За ингэснээр тухайн хүүхэд энэ өсөлтийн хурдаараа энэ байдлаараа цаашдаа ингээд өсөөд хөгжөөд том хүн болно гэж үзэхэд хэдэн жилийн дараа өсөлтийн зоон хаагдах юм. Тэгвэл энэ хүүхэд хэдэн сантиметр өндөртэй хүн болох юм бэ гэдгийг бас урьдчилж ингэж тооцоолж болдог ийм онцлогооны арга байгаа юм аа. Тэгэхээр таны хүүхэд энэ чигээрээ ингээд намхан жоохон бие намхан болчихгүй даа гэж та санаа зовж байгаа болвол тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт хандаад энэ bone age буюу өсөлтийн зоон ясны нас тодорхойлох онцлогоонд хүүхдээ хамруулаарай гэж та бүхэн зөвлөмөр байна. Тэгвэл танай хүүхэд ерөн цаашдаа хэдэн сантиметр өндөртэй ямар хүн болох вэ гэдгийг бас уучлаж мэдэх эрт үед нь онцлох юм боломжтой байдаг юм шүү гэдгийг эцэгчүүд та бүхэндээ зөвлөн хэлье. За баярлалаа.